хүн байх талаар орж байгаа учраас нэгдүгээр нь би Монгол хүнгээ чимдийн шүлгийг бол маш идэвхтэйгээр одоо цээжилж унших хэрэгтэй. Цээжлэхтэй зүгээр хов хоосон цээжнийг үнээс гаргаж цээжлэхтэй гол нь биш ээ. Цаараар. За хичээлээ цааш нь үргэлжлүүлье. За юунд дээр зогс тоо? Би хүнтэй ч дээ. За гаргаар. За одоо н хичээлдээ жоохон идэвхтэй хин шиг анхаарал манайхаа. Би хүнтэй ч дээ. За юу. За нэг мэс сурагчтай орж ирэхээр үргэлжлүүлье тийм ээ. Юу гэж бодож байна? За юу. 2 hours later. Альва шүлэг болон уран бүтээл тандахта хэдүүлээ ямар ч гэсэн нүдэндээ төсөөлөн хараад тийм ээ. Тэрээ би болгож харах нь байна. Тэгээд түүнийгээ төсөөлснийхоо дагуу чамд ямар мэдрэмж төрж ийн тэр мэдрэмжээ бусдад өөрийнхөө мэдэрснийг одоо бусдад ойлгуулахад хамгийн гол учир байна. Та нар ч одоо яаж цаагаад байгаа юм бэ? Юу? Гүчтэй одоо яг нь 2 цагийн хичээл төвччихээ ч дээ. Аргагүй штэ башаа. Тасаа идрийг шал хэмгүй найл оруулчих шүү дээ. Яагаад эн чин? Идрийн гидсэн сая баассан бохгүй юу? Твигээ тэгээ сая гаргаж хав чин дахиад доншууд сая байлаа юм идэж тэр баасаа бий болох гээд яваад байсан бохгүй та. Юу гэнэ? Амгарын болох шүү дээ. Дэвшил шүү. Угаас үнэл.